Өнөөдөр хараа ихэнд юу болсон тухайг өнөөдөр Аман хараа уншин тэгээд бичлэгээ өнөөдөр эхлүүлнэ. Бичлэгээ өнөөдөр эхлүүлнэ. За ихэнд юу болсон тухай гэж. Нөхцөл байдал ба сонголт. Могоо арга залиар Адам Ева хоёрыг дөнгөж эзний тушаалыг зөрчүүлвэ гэж. Ихэнд уул мод жигүүртэн шувуу ан амьтадтай үзэсгэлэнт дэлхийг эзэн бурхан бүтээсэн ба энэхүү сайхан дэлхийд ад жаргалтай амьдрахыг өөрийн бүтээсэн хүндээ зөвшөөрчээ. Энэ дэлхийг арчилж хамгаалахыг хүнээс тэр хүсчээ. Бурханы бүтээсэн анхны хүмүүс бол Адам Ева хоёр байлаа. Бурхан эхлээд Адамыг бүтээв. Түүнийг газрын шорооноос урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулжээ. Адам их ганцаардаж байгааг бурхан хараад түүнийг гүн нойрсуулж нэг хавиргыг нь аваад түүгээр Еваг бүтээв. Цэцэрлэгт хамт амьдрах хантай болсондоо Адам маш их баяр жаргалтай байлаа. Бурханы бүтээж өгсөн дэлхий Адам Ева хоёр таатай сайхан байв. Энэ дэлхий үзэгсэнд цэцэгс моддоор дүүрэн эден химээх цэцэрлэгээс бүрдэж тэнд ургадаг жимсээр тэр хоёр хоолдог байваа. Бурхантай хамт тэр хоёр цэцэрлэгт амьдрахад жаргалтай сайхан байжээ. Бурхан тэдэнд маш их хайртай байв. Өөрт нь дуулууртай байхад туслахын тулд тэдний хийж болох гайхалтай сайхан бүх зүйлийг хэлж өгөхдөө хизээж хийж үл болох ганцхан юмыг л анхааруулж байваа. Адам Ева хоёр цэцэрлэгийн бүх модны жимсийг идэхийг зөвшөөрсөн ч гол буй ганц л модны жимсийг бүү идгээд энэ модны жимсээс идэж болохгүй, идвэл чи зайлшгүй өөхөх болно хэмээн айлтжээ. Адам Ева хоёр өөрт нь дуулууртай байж энэ цэцэрлэгт мөнхөд хамтдаа аюулгүй амьдраасай гэж бурхан хүсжээ. Цэцэрлэгт байсан бүтээлүүдийн нэг могой бусдаас илүү залтай амьтан байв. Тэр бурханыг цэцэрлэгийг бас энд байх бусад бүтээлүүдийг хайрладаггүй байлаа. Нэг өдөр могой Ева руу ирж энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт бурхан үнэхээр хэлсэн үг гэж асуув. Ева түүнд бид моддын жимсийг идэж болох ч энэ модны жимсийг л идэж болохгүй, бүр хүрч болохгүй. Эс бөгөөс та нар үхэн гэж бурхан айлцсан гэлээ. Могоо тохуутай инээснэ. Энэ модны жимсийг идээ та нар үхэхгүй. Харин бурхан шиг болж бүгдийг мэддэг болно гэв. Ева тэр модны жимсийг харахад нүд булаам маш амттай санагджээ. Ева түүнээс амталж могоон хэлснээр бүгдийг мэдхийн хүслэн болов. Ийхүү Ева том сонголттой тулгарчээ. Эзэн бурханы тушаалыг даган тэр үзэгсэлэнт модны жимсийг идэхгүй байх уу, эсвэл хорон санаат могоон уран үгэнд итгэж бурханы үгийг зөрчин тэр модны жимсийг идэх үү? Эцэст нь модны жимсээс идэхээр сонголоо. Тэгэд өөрийн нөхөр Адамд жимснээс өгсөнд тэрч дуртай яйдв. Энэ жимснээс битгий идээрэй гэж эзэн бурхан хүсснийг Адам мэдэж байсан мөртлөө идчихжээ. Ингээд тэд анх удаа ичхүүрийн мэдрэмж амсжээ. Адам Ева хоёр бурханы тушаалд дуулууртай хандсангүй. Дараа нь эзэн бурхан цэцэрлэгт хурж ирэхэд тэд түүнээс нуугдав. Эзэн Адамыг дуудан чи хаана байна вэ гэхэд Адам би нүцгэн учир айж нуугдсан юм гэлээ. Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юу гэж эзэн бурхан асуув. Адам тийм ээ. Ева тэр жимснээс идээд надад өгөхлөөр нь би идсэн гэж хариулв. Тэгт нь Адам Ева хоёрт хандан эзэн бурхан ийхүү айлтжээ. Та нар ийм зүйл хийсэн учраас цэцэрлэгээс явах ёстой. Энд хизээж буцаж ирж болохгүй. Ингээд бүх зүйл өөрчлөгдсөн юм. Адам Ева хоёрт хоолоо олж идэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх ёстой болов. Ева бас хүүхэд төрүүлэхдээ маш их өвдөл зовлон мэдрэх болжээ. Тэдний харилцаач улам бэрх боллоо. Түүнчлэн он жил улирахад Адам Ева хоёр өтөлж хөгшрөв. Харин тэдний гисэн эзэн бурханы хайр хизээж өөрчлөгдсөнгүй. Адам Ева хоёр өөрийг нь дагалгүй хэлсээр байхад буруу зүйлийг сонгосонд эзэн бурхан харамсан гуниглав. Гэхдээ тэдний хийсэн буруу сонголт дуулуургүй байдлын үр дагавраас энэ дэлхийг аврах аврагчийг илгээнэ гэдгээ тэр нэгэн өдөр бурхан тэдэнд амласан билээ. Амен.
За сайхан хамсгаар хүүхдүүд.